Сайн байцгаана уу? Та бүхэн Монголын аутизмын холбооноос бэлтгэн хүргэж буй цуврал онлайн хичээлийг танилцуулгахдаа таатай байна. Бид 2021 оны 5 дугаар сараас эхлэн Япон улсын JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгээр баруун болон алслагдсан аймагуудын аутизмтай хүүхдүүдийн эцэг эхчүүд болон багш эмч холбогдох мэргэжилтнүүдэд зориулан COVID-19 цар тахлын үед орон нутгийн оюуны бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг захимаар дэмжих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус туслын хүрээнд 5 хичээлийг бэлтгэн хүргэж байна. Одоо та бүхэнд 4-р хичээл болох аутизмтай хүүхдийг боловсролт их шамруулах стратеги арга зүй хичээлийг танилцуулъя. Энэ хичээлээр аутизмын хүрээний эмгэгтэй сурагчдыг ерөнхий боловсролын сургуульд үе тэнгийнхэнтэй хамт тэг шамруулан сургахад хэрэгжүүлэх стратеги, арга замуудын тухай ярих болно. За хамгийн түрүүнд тэг шамарсан боловсрол гэж юу хэлж байгаа тухай ярилцъя. Энэ ойлголт нь тусгай хэрэгцээтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй сурагчид, тусгай хэрэгцээгүй буюу хөгжлийн бэрхшээлгүй сурагчидтай хамт сургуульд байх хугацааныхаа бүх цагт эсвэл ихэнх цагт хамт суралцахыг хэлж байгаа юм. Эндээс юу ойлгогдох вэ гэхээр үе тэнгийнхэнтэйгээ буюу биологийн насаар чацуу ойролцоо хүүхдүүдтэй хамт суралцна гэсэн үг. Тэг шамарсан боловсрол гэдэг ойлголт боловсрол эзэмших, хүний эрх болон сурах үйл явцад бүрэн оролцох эрхтээр суурилсан ойлголт юм. Тэг шамруулалт, интеграцчлал хоёр юугаараа ялгаатай вэ? Интеграцчлал гэхээр ерөнхий боловсролын сургууль дотор тусгай бүлэг анги байгуулад түүндээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг. Харин тэг шамруулалт нь тусгай сургуульд эсвэл тусгай анги бүлэгт хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг сурахыг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл бэрхшээлээр нь ялгаж тусгаарлахын эсрэг байдаг. Тэг шамруулалтын үед ерөнхий боловсролын хөтөлбөрөөр бүх хүүхэд суралцдаг. Дэлхийн нийтээр өнөөдөр боловсролын бодлогодоо интеграцчлалаас тэг шамруулалт руу шилжих өөрчлөлтийг тусгайд ажиллаж байгаагийн нэг нь манай улс байгаа юм. Тэг шамруулалт нь хоёр төрөл байдаг. Бүрэн буюу төгс тэг шамруулалт гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зохих дэмжлэгийг авангаа бэрхшээлгүй хүүхдүүдтэй хамт сургуульд байх хугацааныхаа бүх цагт байдаг. Нэмэлт дэмжлэг үйлчилгээг ямар байдлаар үзүүлэх вэ гэвэл ангийн зохион байгуулалт, орчин, хөтөлбөр, арга зүйг тухайн сурагчид тохируулах замаар үзүүлдэг. Бүрэн бас буюу энгийн тэг шамруулалт гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуульд байх хугацааныхаа бүгдийг буюу ихэнхийг анги үе тэнгийнхэнтэйгээ хамт өнгөрөөдөг. Нэмэлт тусламж, тусгай зааварчилгааг ангиасаа гаргахгүйгээр авдаг. Үүгээрээ тэд анги хамт олонныхоо бүрэн эрхт гишүүн болж идэг. Гэхдээ ангийн үйл ажиллагаанд шингээх боломжгүй эсвэл тусгай хэрэглэх түн шаардагддаг нэмэлт үйлчилгээг авахдаа өөр ангид ордог. Тухайлбал хил засал, хөдөлгөөн засал, сэтгэл засал гэх мэт. Харин тэг шамрагдаагүй сурагчид хаашаа хандаж хаана боловсрол эзэмшдэг вэ? Нэг хэсэг нь тусгай сургуульд эсвэл тусгай анги бүлэгт бэрхшээлгүй хүүхдүүдээс тусдаа сурдаг. Өөр нэг хэсэг хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд тодорхой цагаар ирж суралцдаг. Ингэхдээ сургуулийн өнгөрөөх цагийн талаас доош хугацааг сургууль дээр өнгөрөөдөг. Ийм тохиолдолд бэрхшээлтэй хүүхдүүд голдуу биеийн тамир, дуу хөгжим, зураг, дүрслэх урлагийн хичээлд ороод бусад академик хичээлийг тусдаа сурдаг байна. Дахиад нэг хэсэг хүүхдүүд гэрээр суралцдаг. Гол төлөв өндөр боловсролтой эцэг эхчүүд үүнийг хэрэгжүүлдэг байна. Сүүлийн хэсэг хүүхдүүд эрүүл мэндийн шалтгаанаар танхимаар суралцах боломжгүй бол багш нар гэрээр нь очиж хичээл заадаг. Тэг шамрах боловсролыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн үндслийг ярихад дараах баримтчууд байдаг. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенцэд хүүхэд ялгуурлан гадуурхалтаас ангид байх ёстой ба өөрийгөө илэрхийлэх эрхтэйг зааж өгсөн байна. 2006 оны нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцэд нэгдсэн орнууд бүх шатанд тэг шамруулсан боловсролын тогтолцоог баталгаажуулахаар заасан байдаг. Өөрөөр хэлбэл сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх үүрэгтэй. Өнөөдөр тэг шамруулалт дэлхийд дахинд хэрхэн хэрэгжиж байна вэ? Энэ нь тухайн улс орны хөгжлийн төвшин, мөн бэрхшээлийн хүн түмнөөс шалтгаалж байгаа байдал ажиглагдж байна. Дани улсын хувьд суралцсан бэрхшээлтэй сурагчдынхаа 99%-ийг тэг шамруулсан байдаг бол Америк нэгдсэн улсад ийм бэрхшээлтэй 5 хүүхэд тутмын 3 тэг шамрагдж байна.
Тэгэхээр тэгш хамруулалт ямар ач холбогдолтой юм бэ? Яагаад бид тэгш хамруулалтыг дэмжиж байна вэ гэвэл энэ нь юуны төрөнд бэрхшээлтийн хүүхдүүдэд үр ашигтай байдаг. Ерөнхий боловсролын сургуульд сурснаар хөгжлийн бэрхшээлтийн хүүхдүүд нийгэмд үзэгдэж харагддаг болдог. Ингээд нийгмийн амьдралд оролцох боломж нь нээгдэж, хүний эрх нь хангагдан нийгмийн бүрэн эрхт гишүүн болж байна гэсэн үг. Хүүхдийн хөгжлийн хувьд харилцах ба нийгэмших чадварууд нь сайжирдаг. Энэ нь цаашлаад насанд хүрсэн үед бие дааж амьдрахад нь тус болдог бахна. Мөн сурлагад нь ахиц гарна. Энэ ахиц нь өөртөө илүү ихтэй болж сурах хүсэл сонирхол нь нэмэгдсэнтэй холбоотой байдаг. Тэгш хамруулалт нь ямар нэгэн хөгжлийн бэрхшээлгүй, хөгжлийн хоцрогдолгүй сурагчдын хувьд ч ач холбогдолтой. Бэрхшээлгүй хүүхдүүд хөгжлийн бэрхшээлийн талаар зөв ойлголттой болж, бэрхшээлтэй хүнд хандах хандлага, хүлээн зөвшөөрөх байдал нь нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд хувь хүний хувьд хүнлэг, инэрэнгүй болж өснө. Хажуугаар нь манлайлах, хамтран ажиллах чадварууд нь өсдөг байна. Аутизмтэй хүүхдүүдийн хувьд ч тэгш хамруулалт ач холбогдолтой байдаг. Дээр дурдсан үр ашигаас гадна нэгэн судалгааны үр дүнг танилцуулъя. Судалгааны явцад 7-оос 12 настай хүүхдүүдэд аутизмтай найздаа хэрхэн туслахыг зааж өгсөн байна. Үүнд нь анхаарлаа хэрхэн сарниулахгүй байх вэ? Яаж даалгавар дээрээ төвлөрөх вэ гэдэг дээр туслах арга барилуудыг хүүхдүүд эзэмшин аутизмтай найзуудаа тусалжээ. Ингэхэд аутизмтай хүүхдүүдийн анхаарал сарнил эрс буурсан дүн гарсан байна. Одоо тэгвэл тэгш хамруулалт хэрэгжиж байгаа сургуулиудад ямар асуудлууд тулгарч байна вэ гэдгийг харцгаая. Энд хоёр судалгааны дүнг танилцуулъя. Эхний судалгаанд тэгш хамруулалт хэрэгждэг хотын 2, хөдөөний 2 сургуулийн 371 сурагчаас бие биедээ хэрхэн ханддаг талаар асуумж авсан байна. Ингэхэд аутизмтай сурагчдыг хүлээн зөвшөөрөх байдал нь бага, гадуурхах байдал их харагджээ. Бас нэгэн судалгаанд 11-ээс 17 насны сурлагаар хоцроогүй аутизмтай сурагчид хамрагдсан ба тэдний дунд айдас, ганцаардал, зожигрол их байдаг нь тэднийг шоглох, доромжлох, ойлгохгүй байх, дэмжлэг үзүүлэхгүй байдагтай холбоотой гэсэн дүгнэлт гарсан байна. Тэгвэл яагаад тэгш хамруулалт тэгш болохгүй байна вэ? Тэгш хамруулалтыг амжилттай хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй, бэрхшээлгүй хүмүүс хоорондын нийгмийн харилцаа, хүлээн зөвшөөрөх явдал чухал байдаг. Ялгаатай байдлыг хүндлэх сэтгэлгээг хөгжүүлэхэд хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, даалгавар хамт хийлгэх гэх мэт аргуудыг хэрэгжүүлж болно. Мөн тохируулгуудыг хийх боломжтой байна. Жишээлбэл хүлээлтийг нь тодорхой болгох, нийгэмших боломжийг нь нэмэгдүүлэх, өөрийгөө илэрхийлэх арга замуудыг хэрэглэхийг зөвшөөрөх. Анхаарал сарниулдаг эсвэл мэдрэхүйд нь нөлөөлдөг зүйлсийг хязгаарлаж орчныг нь тохируулах боломжтой байдаг байна. Тэгш хамруулалтыг хэрэгжүүлэхэд хэрэгтэй зүйлсийг дурдвал тухайн сурагчид тохирсон дэмжлэг үйлчилгээг үзүүлэх, ганцаарчлсан сургалтын төлөвлөгөөг боловсруулах, багш нарыг сургах, багш нарт цаг олгох, нэг ангид суралцах сурагчдын тоог цөөлөх, багш нарыг тэгш хамруулах стратеги арга зүйн сургалтанд хамруулах, талууд хамтран ажиллах, төсөв хөрөнгө хангалттай байх зэрэг орж байна. Харин тэгш хамруулалт амжилттай хэрэгжих нөхцөлд гэр бүл ба сургууль хоорондын хамтын ажиллагаа, ерөнхий боловсролын сургууль ба тусгай хэрэгцээт боловсролын багш нарын хамтын ажиллагаа, сурагч тус бүрт зориулсан тохируулга бүхий төлөвлөгөө, нэмэлт үйлчилгээг зөв нэвтрүүлэх, боловсон хүчний мэргэжил эрхлүүлэх, удирдах албан тушаалтнууд ба багш нарын манлайлал орж байна. Багш нарт тэгш хамруулалтыг хэрэгжүүлэхэд олон янзын арга зүй, стратеги шаардлагатай болдог. Үүнээс заримыг нь бид энэ хичээлээр дэлгэрүүлж авч үзэх болно. Тэгш хамруулахад тус болох арга стратегиудыг таймлахад дараах аргачлалуудыг дурдмаар байна. Хамт олныг бүрдүүлэх тоглоомудаар хүүхдүүдийг тоглуулах, асуудлыг шийдэхэд бүх хүүхдийг бэрхшээлтэй бэрхшээлгүйгээс үл хамааран оролцуулах. Хамтран суралцах үзэл санаа, ойлголтыг өгсөн ном уншуулах, дуу зааж өгөх. Хамтдаа хийж гүйцэтгэх даалгавруудыг өгөх. Бие биедээ туслах боломжоор хангах буюу бие биедээ хичээл зааж өгөх боломжоор хангах. Бэрхшээлтэй сурагчдын бэрхшээлийг нь л яриад авах биш, харин давуу талыг нь тодотгож өгдөг байх. Хичээлийг шаардлагатай бол төр завсарлах. Боломжтой бол бэрхшээлтэй хүүхдэд зориулж амарч тайвшрах булан байгуулж өгөх. Хүүхдүүд хоорондоо яаж харьцах вэ? Яаж бие биедээ туслах вэ?
Хэрхэн хамдрах вэ гэдэг талаар харилцааны дүрмүүдийг тогтоож мөрдүүлэх гэх зэрэг аргуудыг хэрэгжилж болно. Хүнд хэлбэрийн бэрхшээлтийн хүүхдүүдийн хувьд тэгш хамруулахдаа ганцаарчлсан тусламж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болдог. Заримдаа техник технологи шаардлагатай болно. Мөн ганцаарчлсан сургалтын төлөвлөгөө шаардлагатай. Нэмэлт дээр хил засал, ахуй засал, хөдөлгөөн засал гэх мэт үйлчилгээнүүдийг үзүүлэх хэрэгтэй байдаг байна. За тэгэхээр ямар тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэгш хамрагдах боломжгүй байдаг вэ? Зарим тохиолдолд хүүхэд эрүүл мэндийн шалтгаанаар сургуультай биеэр очиж суралцаж чадахгүй байдаг. Энэ тохиолдолд тэгш хамрагдах боломжгүй гэсэн үг. Мөн зан үйлийн хурц асуудалтай буюу бусдын бие махбодод хор учруулах магадлалтай сурагчдыг тэгш хамруулах боломжгүй болдог. Яагад гэвэл сургууль нь сурагчдынхаа аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байгууллага юм. Түүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийн анги танхим тухайн хүүхдэд өөрт нь таагүй, мэдрэхүйд нь хит нөлөөлдөг, анхаарлыг нь хит сарниулдаг тохиолдолд тэгш хамруулахгүй байж болно. Тэгэхээр дээрх тохиолдлуудад боловсролд тэгш хамрагдахгүй байгаа хүүхдүүд хэсэгчлэн тэгш хамрагдах, эсвэл тусгай сургууль буюу тусгай ангид суралцах боломжууд нь нээлттэй байдаг байна. Өнөөдөр бид тэгш хамруулалтын талаар ярихдаа багш нар ямар арга стратегийг хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй байдаг талаар ярилцах болно. Хамгийн түрүүнд ярилцах стратеги бол ялгаатай заах арга юм. Анги доторх сурагчид янз бүрийн чадвар, мэдлэг, туршлагатай байдаг. Ялгаатай байдал дээр нь тулгуурлан нэг ангид байгаа хүүхдүүдийг ерөнхийд нь 3 бүлэгт хувааж болно. Эхний хэсэг хүүхэд багшийн зааж байгаа хичээлийг мэдчихэд, өөрөөр хэлбэл аль хэдийнэ сурчсан байдаг байна. Нөгөө хэсэг хүүхэд хичээлийн явцад сурч авдаг. Харин дахиад нэг хэсэг хүүхдүүд хичээл заах үед ойлгохгүй буюу сурахгүй өнгөрдөг. Тэгэхээр нийт хүүхдүүдийн 3/2 нь тухайн хичээл дээр цагийг дэмий өнгөрөөж байна гэсэн үг байна. Багш нарын хувьд ялгаатай заах аргаар дундаж сурагчдын ч, гоц авьяастай сурагчдын ч, суралцсан бэрхшээлтэй сурагчдын ч сурах боломжийг дээд хэмжээнд хүргэх боломжтой. Өөрөөр хэлбэл чадвар, боломж, хэрэгцээ нь ялгаатай сурагчид өөртөө тохирсон арга замаар тэгш хангагдана гэсэн үг. Сурсан зүйл, сурсан арга, сурснаа харуулах арга нь тухайн хүүхдийн бэлэн байдал, хүсэл сонирхол, сурах арга барилтай нийцэж явах ёстой. Тэгэхээр ямар үед ялгаатай заах шаардлагатай гэсэн үг вэ? Нэг сурагчил гэхэд хичээл бүр дээр өөр чадвар харуулдаг. Математиктэй сайн мөртлөө уншихдаа тааруу байж болно. Заримдаа хичээл дотроо ялгаатай чадварыг харуулдаг. Жишээ нь нэмэх үйлдэлтэй сайн ирнэ, бодорхой тооны тухай ойлголтыг сурахдаа удаан байж болдог. Бас өөр цаг хугацаанд ялгаатай чадваруудыг харуулж яадаг. Хичээлийн жилийн эхэнд чадвар нь сул байснаа жилийн төгсгөлд сайжирсан ч байж болно. Тэгэхээр яагаад ялгаатай заах шаардлага гардгийг тоймлоод хэлвэл даалгавар нь хүндтэй байвал хүүхэд хичээл хийхээс айдаг, төгшдөг, өөртөө итгэлгүй болдог байна. Харин даалгавар нь хэд хялбар байвал хичээл нь сонирхолгүй болж уйдах нөхцөл байдал бүрдэнэ. Уйдсан ч, айсан ч сурагч сурах хүсэл эрмэлзэлгүй болдог. Ингээд сурлагын агтд таагүй нөлөөлдөг нь бидний хүсэж байгаа үр дүн биш гэдэг нь тодорхой. Эндээс та бүхэн уламжлалт ангийг ялгаатай заадаг ангитай харьцуулсан хүснэгтийг харж байна. Уламжлалт анги багш төвтэй, ялгаатай заадаг анги нь сурагч төвтэй байдаг. Ялгаатай заадаг ангийн хувьд уламжлалт ангийг бодвол хичээлийг бүтэн ангид биш, бүлгүүдэд хувааж заадаг. Уламжлалт анги заримдаа бүлгүүдэд хуваадаг ч гэсэн гол төлөв сурлагын амжилт дээр нь суурилсан тогтмол байдалтай байдаг бол ялгаатай заадаг ангид бүлгүүд нь хүүхдийн сурах хэрэгцээ ба сонирхолд тулгуурладаг учраас хөдөлгөөнтэй байдаг байна. Уламжлалт ангид зааж байгаа хичээл дундаж сурагчдад зориулсан байдаг бол ялгаатай заадаг ангид бүх сурагч сурах юмтай, бүх сурагч хичээлд оролцох боломжтой байдаг. Уламжлалт ангийн хувьд хичээл заах үйл явц багшаас сурагч руу гэсэн нэг л чиглэлтэй байхад ялгаатай заадаг ангид хичээлийг лекц уншихаас гадна зурагт үзүүлэн харуулах, боддоор үзүүлэх гэх мэт олон аргаар хүргэдэг. Даалгаврыг өгөхдөө уламжлалт анги хэддүгээр анги гэдгээс хамаарч өгдөг бол харин ялгаатай заадаг ангийн хувьд ангид даалгаврыг үндсэн стандартаас гадна сурагчийн хэрэгцээ, ялгаатай байдлаас хамаарч тохируулж өгдөг.
Уламжлалт ангийн хувьд ганцхан сурах бичгээр заадаг бол ялгаатай заадаг ангид олон төрлийн материал хэрэглэгдэхүүн ашигладаг байна. Уламжлалт ангийн сурагчид бүгд ижил даалгавар авдаг бол ялгаатай заадаг анги хэд хэдэн төрлийн даалгавраас сонгож хийх боломжтой байдаг байна. Ялгаатай заах үйл явц дээр анхаарах нэг зүйл бол энэ үйл явц зогсолтгүй үргэлжилж байдаг. Ялгаатай заах арга дотроо үндсэн 3 арга барил дээр тогтдог. Энэ нь тогтмол үнэлгээ хийх, уян хатан бүлгүүдэд хуваах, сурагчдын оролцоотой байдал юм. Хамгийн эхлээд тогтмол үнэлгээний талаар ярилцъя. Хичээлийн өмнө, хичээлийн явцад дараа нь үнэлгээ хийгээд сургалтыг үр дүнтэй явуулахад хэрэгтэй мэдээллийг цуглуулж авахыг тогтмол үнэлгээ гэнэ. Тэгээд цуглуулсан мэдээллээ сурагчдын байнга хувирч байдаг хэрэгцээнд тохируулан ашиглах юм. Сурагчдын сонирхол, сурах арга барилыг судалж мэдэж авснаар хүүхдүүдийг илүү оролцуулсан, хөшүүрэгдсэн, хүртээмжтэй даалгавруудыг боловсруулж гаргах боломжтой болно. Багш нарын хувьд сурагчдыг ямар аргаар үнэлэх вэ? Энэ доороос харуул 2 арга зам байна. Албан болон албан бус. Албан гэхээр бидний сайн мэддэг шалгалт, тест авах аргууд багтана. Албан бус гэвэл багшийн тэмдэглэл байх жишээтэй. Тогтмол үнэлгээ буюу хичээлийн өмнөх үнэлгээ. Хүүхдийн мэдлэг чадвар, ойлголтыг, хүүхдийн сонирхлыг, хүүхдийн сурах хэрэгцээг мэдэж авах зорилготойгоос гадна багшийн заавар өгөх арга барилын талаар ойлголттой болж, энэ нь сурагчдыг бүлгүүдэд хуваарлахад хэрэгтэй мэдээлэл болдог. Тогтмол үнэлгээ буюу хичээлийн явцын үнэлгээ нь хүүхэд юу ойлгосныг, хүүхдэд юу хэрэгтэйг тодорхойлоод түүнд нь заах аргыг тохируулах шаардлагатай гэдгийг багшид ойлгуулж, хичээл боловсруулахад нь туслан хүүхдүүдийг бүлгүүдэд хуваарлахад хэрэгтэй мэдээлэл болдог байна. Дэлгэцээс та жишээнүүдийг харах боломжтой байна. Тогтмол үнэлгээ буюу хичээлийн дараагийн үнэлгээ нь хүүхэд юу сурсныг тодорхойлж, дүүн тавихад тус болж, дараа жилийн заах аргаа тодорхойлоход нь хэрэгтэй мэдээлэл болдог. Бидний үзэх дараагийн арга барил бол бүлгүүдэд хуваах байгаа. Ингэхдээ олон янзаар бүлэглэж болно. Жижиг бүлэг бол 6-аас цөөн хүүхэд байх ба бүлэглэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Нэг бол тодорхой нэг агуулга ба нэг чадвар дээр төвлөрөхийн тулд ойролцоо хэрэгцээтэй хүүхдүүдийг нэг бүлэг болгох. Эсвэл өөр хэрэгцээ, сонирхолтой хүүхдүүдийг нэг бүлэгт оруулж, өөрийнхөө онцлог давуу тал, мэдлэгээрээ хувь нэмэр оруулах боломжоор нь хангах. Бүлгүүдэд хэрхэн хуваарлаж ажиллах жишээг та эндээс харж байна. Даваа гарагт багш бүхэл ангид хичээлийг танилцуулна. Тэгээд хичээлийн өмнөх үнэлгээгээр авсан мэдээллээ ашиглан 27 сурагчийг 5-аас 6 гаруй бүлгүүдэд хуваана. Нэг хүүхэд сэдвийг сайн мэдэх бол түүний бүлэг энэ сэдвийг гүнзгийрүүлэн үзнэ. Харин бусад хүүхэд үндсэн хөтөлбөрийн дагуу даалгаврууд дээр ажиллана гэсэн үг. Лавг гарагт хичээл дуусах үед сурагчдыг хосоор нь ажиллуулна. Ингэхдээ хичээлийн сэдвийг сайн ойлгосон сурагчийг сайн ойлгоогүй сурагчтай хос болгоно гэсэн үг. Харин баасан гарагт сурагчид төсөл дээр ажиллаж эхэлнэ. Тэгтэн сурагчдыг сонирхол дээр нь тулгуурлан бүлгүүдэд хуваана. Өөрөөр хэлбэл өөртөө нийжил сэдвийг сонирхож байгаа хүүхдүүд хамтран ажиллах боломжтой болох юм. 3 дугаарт сурагчдыг оролцоотой байлгах арга барилыг ярилцъя. Сурагчдыг оролцуулахын тулд сонирхолтой, сорьсон даалгаврууд дээр ажиллах ба даалгавар нь хичээлийн үндсэн санаа эзэмших ёстой чадварт чиглэсэн байна. Багшийн заавар дундаж сурагчдад зориулагдсан байдаг учраас хоцорж байгаа сурагчдад давтлага, дадлагын даалгавар, харин төрүүлж байгаа сурагчдад илүү хүнд даалгавар өгч оролцуулна. Өөрөөр хэлбэл хүүхэд бүр чадварынхаа төвшнгөөс үл хамааран өөртөө тохирох даалгавар дээр ажиллах ёстой болно. Багш нар хэрхэн ялгаатай заах вэ? Ялгаатай заахын тулд хүүхдүүдийн сонирхол, бэлэн байдал, сурах арга барил 3-ыг харгалзах шаардлагатай юм. Бэлэн байдал гэхээр тухайн сурагчийн мэдлэг, чадварын түвшин хэлж байгаа юм. Энд бас суур мэдлэг,
амьдралын туршлага нь нөлөөлдөг. Хүүхдэд хийсэн үнэлгээ, сурлагын дүн, хийсэн ажлууд гээд олон талаас бэлэн байдлын тухай мэдээлэл цуглуулах боломжтой байдаг. Харин сонирхол гэхээр хүүхдийн сонирхлыг татсан хийх дур хүслийг нь төрүүлдэг зүйлийг хэлж байгаа юм. Хичээлийн ямар сэдвт хүүхэд дуртай байна? Хичээлээс гадуур хүүхэд юу сонирхдаг вэ гэх мэт мэдээллийг өөртөө нь ярилцах, эсвэл бичүүлэх гэх мэт аргаар цуглуулах боломжтой байна. Харин сурах арга барил гэхээр тухайн хүүхэд шинэ юм сурахдаа ямар аргаар мэдээллийг хүлээн авч ойлгодог вэ гэдгийг хэлж байгаа юм. Орчин, хүйс, соёл зэрэг нь хүүхдийн сурах арга барилд нөлөөлж болдог. Энэ мэдээллийг хичээлийн үед ажиглалт хийх, судалгаа сумж авах, сэтгэл хөдлөл болон сэтгэл санааны байдал зэргийг нь ажиглах байдлаар цуглуулах юм. Багш хичээлээ хэрхэн ялгаатай заах вэ гэхээр сурагчдынхаа хэрэгцээг хангахын тулд дараах 3 элементийг тохируулах шаардлагатай болдог. Үүнд агуулга буюу сурагчийн эзэмших ёстой мэдлэг чадвар, үйл явц буюу агуулгыг сурахын тулд хэрэгэлдэг аргууд, үр дүн буюу сурснаа үзүүлэхэд хэрэгэлдэг аргууд. Эдгээр 3 элементийг ялгаатай болгохыг хэлж байгаа юм. Ингэхдээ тухайн сурагчийн хэрэгцээнээс нь шалтгаалan нэг болон түүнээс олон элементэд өөрчлөлт оруулж болно. Үүнээс гадна зарим тохиолдолд ялгаатай заах элементүүд дээр сурах орчныг нэмж оруулдаг. Энэ нь юу хэлж байна вэ гэвэл анги танхимын зохион байгуулалт ба уур амьсгал, мөн дүрм, журам, бусдыг хүндлэх багтана. Сурах орчин зөв бүрдээгүй үед агуулга, үйл ажиллагааны явц, үр дүнд хүрэхэд илүү хэцүү болдог учраас сурах орчин нь маш чухал байдаг. Сурах орчныг ялгаатай болгохдоо ганцаараа ажиллах чимээгүй газар, мөн бүлгээр ажиллах газар гэх зэргээр зохион байгуулж болдог. Эсвэл олон төрлийн соёлыг тусгасан материалж ашиглаж болно. Бас бүлгээр ажиллаж байгаа үед сурагч хэрхэн тусламж авч болох тухай журмыг гаргах юм бол сурах орчныг ялгаатай болгож байгаа гэсэн үг юм. Тохируулах шаардлагатай 3 элементийн нэг болох агуулгыг ялгаатай болгох гэж сурагч бүрт ижил утга санаа, чадварыг олгож байгаа ч хөтөлбөрийг хүүхэд бүрт тохируулсан байхыг хэлдэг. Үүнийг хэрэгжүүлэх стратегиудыг та бүхэн харж байна. Үүнд шатлалтай агуулга, төрөл бүрийн материал ашиглах, хичээлээ хүргэх арга барилууд, шатаар дэмжиж ахиулах, сурах гэрээ, чадвар эзэмшсэн хүүхдүүдэд зориулж хөтөлбөрийг өөрчлөх зэрэг багтана. Эндээс та бүхэн агуулгыг ялгаатай болгох жишээнүүдийг харж байна. Эдгээрээс аутизмтэй хүүхдэд хамгийн тусдын болох арга барил бол мэдээллийг зөвхөн сонсголоор биш, бас хараагаар хүлээж авах боломжтой байлгах явдал. Яагаад гэхээр аутизмтэй хүүхдүүд ихэнхдээ харааны ой тогтоолт сайтай, сурч байгаа зүйлийг нүдэрээ харахтаа илүү сайн хүлээж авдаг байна. Тэгэхээр унших чадварыг нь өөр төвшөнд зориулж унших материал сонгох, сонсгол болон хараагаар нь аль альнаар нь хүлээж авахар мэдээлэл бэлдэж өгөх гэх зэрэг жишээнүүдийг та харж байна. Харин үйл явцыг ялгаатай болгохын тулд сурагчдад өөр даалгавар өгөх, бүлгүүдэд хуваах зэргээр сонирхол, бэлэн байдал, сурах арга барилд нь тааруулж хичээлээ явуулахыг хэлж байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэх стратегиудыг та бүхэн энэ дээрээс харж байна. Хүүхэд бүрт ижил утга санаа, чадварыг нь заасан ч хүүхэд бүр өөрийнхөө ялгаатай ойлгож болно. Үйл явцыг ялгаатай болгох жишээнүүдээс аутизмтэй хүүхдэд илүү тустай арга барил гэвэл хэрэглэгдэхүүн ашиглах болон даалгавар гүйцэтгэх хугацааг уртсгах зэргийг онцгойлон дурдъя. Шатлалтай үйл ажиллагаа ашигласнаар бүх сурагч ижил чухал ойлголт чадвар дээр ажиллахдаа өөр дэмжлэг авч өөр асуудалтай тулгарч хүнд хөнгөнөөр ялгаатай даалгавар авна. Сонирхлын төвүүд бий болгож сурагчид тухайн сэдвийн дотор өөрийнхөө сонирхсан асуудлаар судалгаа хийх боломж олгох зэрэг жишээнүүдийг та бүхэн харж байна. Тохируулах шаардлагатай 3 элементийн сүүлийнх болох үр дүнг ялгаатай болгохын тулд тухайн сэдвийг үзсний дараа хүүхэд бүрт тус бүр өөрийн юу сурсан ойлгосноо өөртөө тохирсон аргаар харуулахыг хэлж байгаа юм. Хичээлийн сэдэв бүрийн төгсгөлд хүүхэд бүрийн авсан ойлголт, чадварыг үнэлэхдээ мэдлэгийг харуулах өөр боломжуудыг сонголт болгох хэрэгтэй. Үүнд хідэн анхаарах зүйлс байна. Даалгавар ганцаараа гүйцэтгэх боломжгүй, хэцүү биш, хит амархан биш байх. Зааварчилгааг тодорхой өгөх.
бодит амьдралд хамаатай даалгавар өгөх гэх зэрэг. Даалгаврыг ганцаараа эсвэл бүлгээр хийхийг зөвшөөрөх, мөн сурагчид нэг л төрлийн даалгавар авч хийх албагүй ахнэ. Үр дүнг ялгаатай болгох жишээнүүдийг та эндээс харж байна. Эндээс харахад аутизмтай хүүхдэд хамгийн хэрэгжүүлэх шаардлагатай нь өөрийнхөөрөө даалгаврыг хийж гүйцэтгэх боломжийг олгох явдал юм. Ингэхдээ заавал амаар хариулах, эсвэл бичмлээр бичгийг шаардахын оронд зураг зурах зэрэг аргуудыг хэрэглэж болох нь. Анги танхимын зохион байгуулалт уур амьсгал ямар байгаагаас хүүхдийн хэр үр бүтээлтэй сурах нь шалтгааллахаас гадна өөрт нь хүндэтгэлтэй ханддаг хамт олонны нэг хэсэг гэсэн мэдрэмж төрдөг байна. Тэгэхээр анги танхимыг үр бүтээлтэй зохион байгуулахын тулд зааж байгаа хичээлийн зорилгод нийцүүлэх, олноороо ажилтдаг хэсгүүдэд гацаа үүсгээс сэргийлэх, бүх хүүхэд сайн харагдаж байх, материал хэрэгслийг авахд амархан байрлуулах, үзүүлж байгаа зүйл бүх сурагчдад харагдахуйц байх зэргийг анхаарах нь их чухал байдаг. Ингэхдээ шалан дээрх орон зай, материал хадгалах, мэдээллийн самбар, ханан дээрх орон зайг аль болох ашиглах нь зүйтэй байдаг. Сурах орчныг ялгаатай болгох эдгээр жишээ бүгдээрээ аутизмтэй хүүхдүүдэд хамааралтай. Ялангуяа анхаарал сарнихгүй орчин бүрдүүлэх, багш хол байх үед өөрөө бие дааж хийх зөвлөмж журам боловсруулсан байх нь аутизмтэй хүүхдийн сурах орчинг ээлтэй болгодог байна. Жишээ нь зарим хүн байрандаа сууж сурдаг бол зарим хүн хөдөлгөөн дундаа сурдаг гэдгийг сурагчдад ойлгуулах хэрэгтэй. Эндээс ангийн сурах орчныг ялгаатай болгохдоо анхаарах зүйлсийг та бүхэн харж байна. Энд аутизмтэй хүүхдүүдэд ялангуяа бодолцох нэг зүйл бол ангийн ханан дээр хит олон, хит ирээн зурагт хуудас үзүүлэн үлгэхгүй бах. За мөн анхаарлыг нь сарниулахгүй тулд тухайн хүүхдийн өөдөөс харсан нэг ханыг хоосон орхих зөвлөмж байгаа юм. За тэгэхээр ялгаатай заах нь хүүхдүүдэд яг ямар ач холбогдолтой юм бэ? Ялгаатай заах нь өөр хэрэгцээ, өөр сурах арга барил, өөр сонирхолд чиглэсэн байдгаараа сонголт олгодог, бас сурагчийн хариуцлагыг хөгжүүлдэг. Мөн хүүхдэд өөрийнхөө хурдаар сурах боломжийг олгодог ба хүүхдүүдийн хамтарсан ажиллагааг хөгжүүлдэг гэсэн үг. Сурагчид уламжлалт аргаар заалгаснаас үе тэнгийн хүүхдээрээ дамжуулж сурах нь илүү байдаг. Мөн өөр хүүхдээс бүрдсэн баг бүлэгт ажилласнаар бусдын давуу талаас суралцахаас гадна өөрийнхөө хувь нэмрийг бас мэдэрдэг байна. Ялгаатай заах нь хүүхдүүдийн хувьд заримдаа тэгш биш байдлын сэтгэл төрүүлж болцшгүй. Яагаад гэвэл зарим үйл ажиллагаа бусдынхаас амархан, эсвэл хүнд байхад шудраг биш хандаж байгаа юм шиг санагдаж болно. Нөгөө талаас хэддгээр ангид байгаагаа ойлгохгүй байдал үүсдэг. Ялгаатай заахад хүүхэд өөрийгөө зохицуулах болон төвлөрөх шаардлагатай болдог. Ийм үед багшийн зүгээс уян хатан байдал чиглүүлэг дутвал сурагчийн амжилтанд хүртэл нөлөө үзүүлнэ. Түүнээс гадна зарим сурагч өөрийгөө удирдах сурах дургүй байдаг. Багийн ажил хийх үед сурах хүсэл сонирхол багтай, өөртөө итгэлгүй, үеийнхэнтэйгээ хамтарч ажиллах чадвар муутай хүүхдүүдэд хэцүү байж болно. Нөгөө талаас өөртөө хит итгэлтэй сурагчид хяналтыг гартаа авч бусдад хувь нэмрээ оруулах боломж олгохгүй байх магадлалтай. Ялгаатай заах нь багш нарт ямар ач холбогдолтой вэ гэвэл нэг удаагаар олон янзын ялгаатай сурагчдын хэрэгцээг хангадаг. Урьдчилсан үнэлгээ, явцын үнэлгээ болон эцсийн үнэлгээний ачаар сурагч нь сурах явцынхаа хаана явж байгааг багш үргэлж мэдчих боломжтой байдаг. Өөр сурах арга барил багшийг илүү уян хатан хандлага, олон төрлийн сурагчдын тухай ойлголттой болгоно. Харин сурагчид дэмжлэг авснаар оролцоо сайжирч хөгжих боломжтой болдог байна. Ялгаатай заах нь багш нарын хувьд хичээл төлөвлөлт дээр цаг их авсан ажиллагаатай болдог учраас хүндрэлтэй байдаг байна. Үүнд ялгаатай сургалтын талаарх туршлага бага учраас хэрэгжүүлэхэд хэцүү байдаг. Мөн өөр бүлгүүд өөр үйл ажиллагаан дээр зэрэг ажиллаж явах үедээ ангийг хянан зохицуулахад бас хэцүү байдаг. Энд бас нэг анхаарах зүйл бол хичээлээ боловсруулж байхдаа багш өөрийнхөө сурах арга барилыг нэгдүгээрт тавихаас болгоомжлох хэрэгтэй. Ялгаатай заах аргыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа бол эхний ээлжинд агуулга, явц, үр дүнгийн аль нэгийг нь сонгож эсвэл нэг л хичээлийг сонгож ажиллавал зүгээр.
Мөн ажиллахад хамгийн хялбар ангиас эхэлж ажиллаж болно. Эсвэл нэг том хичээлийн ганц л үйл ажиллагааг ялгаатай болгож болно. Бас цөөн хүүхэдтэй бүлгүүдээс ажиллаж эхлэх боломжтой байна. Ялгаатай заахыг өөр бүлгүүдэд өөр гэрийн даалгавар өгөхөөс эхэлж болно. Жишээ нь уншиж сурахдаа бэрхшээлтэй байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх, сурагчдын тухай мэдээлэл цуглуулахдаа энгийн аргуудыг хэрэглэх гэх мэтээр ажиллах боломжтой. За тэгэхээр ялгаатай заах нь хүүхэд бүрт шударга хандж байна гэсэн үг. Шударга байдал гэж хүүхэд бүрт ижил зүйл өгөхийг хэлэхгүй, харин хүүхэд бүрт амжилтанд хүрэхэд нь хэрэгтэй зүйлийг өгөхийг хэлдэг юм. Тэгш хамруулалтыг хэрэгжүүлэхэд багш нарын хэрэгжүүлэх боломжтой дараагийн арга стратеги бол анги удирсан үндсэн багш болон тусгай эрхцээтэй багш хоёр хамтарч заах арга юм. Хамтран заахдаа хамтдаа хичээлээ төлөвлөж, хамтдаа зааж, хамт үнэлгээ хийх явдал юм. Ингэхдээ хоёр багшийн тэгш байдал ба сурагчдын тэгш байдлыг чухалчлах ёстой байдаг. Хамтарч заах стратеги дээр 5 аргачлал байна. Эхнийх нь нэг нь хичээлээ заах, нөгөө нь туслах. Хоёр дахь нь зэрэгцэж заах. Гурав дахь нь өртөөнүүд дээр багшлах. Дөрөв дахь нь сонголтоор багшлах. Сүүлийнх нь багаар багшлах юм. Зураг дээр харж байгаачлан нэг нь заах, нөгөө нь туслах гэхээр нэг багш нь хичээлийг удирдан явуулж байхад нөгөө багш нь сурагчдын дундуур явж тэднийг ажиглан сурагчдад туслах явдал юм. Харин зэрэгцэж багшлах гэхээр ангийг тэнцүү хоёр бүлэгт хуваагаад хоёр багш хичээлээ хамтран төлөвлөж нэг ижил хичээлийг нэгэн зэрэг холимог бүлгүүдтэй заана гэсэн үг. Та бүхэн зурган дээрээс харж байна. Харин өртөөнүүд дээр багшлах гэдэг нь багш нар заах хичээлээ хит хитэн хэсэгт хуваагаад өртөө тус бүрт заана. Хоёр өртөө байхад үндсэн багш ба тусгай эрхцээтэй багш өөрийнхөө хичээлийг заагаад өртөөгөө солино гэсэн үг. Эсвэл багш нар хоёр өртөөний хооронд явж тусламж үзүүлэх маягаар заах нь. Мөн бие дааж сурах хүүхдүүд байвал 3 дахь өртөөгч гаргаж болно. Харин сонголтоор багшлах гэдэг нь нэг багш нь олонхтой ажиллаж байхад нөгөө багш нь цөөнхтэй ажиллана гэсэн үг. Цөөнхийн жижиг бүлэг урьдчилан заах, давтан заах, баяжуулан заах, эсвэл сонирхлоор нь заах, тодорхой даалгавар гүйцэтгүүлэх, бүтээл хийх, мөн үнэлгээ хийх гэх мэт тодорхой зорилгоудтай байж болно. Тэгвэл багаар багшлах гэдэг нь үндсэн ба тусгай эрхцээтэй багш хоёулаа сурагчдад хичээл заана. Ингэхдээ нэг багш харилцан яриаг удирдан явуулж байхад нөгөө багш маань ярьж байгаа зүйлийг нь зургаар харуулж явах жишээтэй. Багаар багшлаханд багаар хамтарч ажиллахыг болон хоёр хүний хоорондын харилцааг хүүхдүүдэд харуулдгаараа бас ач холбогдолтой байдаг. Тэгэхээр хамтарч багшлах нь тусгай эрхцээтэй ч бай, тусгай эрхцээгүй ч бай хүүхдүүдэд бүгдд нь үр өгөөжтэй байдаг гэсэн үг. Хүүхдүүд ялгаатай байдлыг хүндэтгэж сурна. Ингэснээр найз нөхөрлөлийг, бусдад санаа тавих сэтгэлийг дэмжинэ гэсэн үг. Мөн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд бие хүний онцгой байдлыг нь дэмжиж нэг анги, нэг бүлгийн хэсэг гэдэг мэдрэмжийг өгдөгөөрөө маш үр дүнтэй арга байна. Тэгш хамруулалтыг хэрэгжүүлэхэд дараах зүйлсийг тохируулах шаардлагатай байдаг. Үүнд орчны дэмжлэг, хэрэгслийн тохируулга, үйл ажиллагааг хэлбэршүүлэн тохируулахаас гадна тусгай төхөөрөмжөөр хангах, хүүхдийн дуртай зүйлийг ашиглах, үеийнхэн болон томчуудаас дэмжлэг авах зэрэг нь тохируулга юм. Орчны тохируулгыг хийхдээ биет орчныг, нийгмийн орчныг болон цаг хугацааг тохируулна. Тэгэхээр биет орчны тохируулга дотор орон зайг зохион байгуулах, хэрэгслүүдийг тохируулах, хэл хязгаарыг тодорхой болгох, визуал буюу үзүүлэн хэрэгслүүдийг ашиглах зэрэг орно. Энэ зураг дээрээс орон зайг зохион байгуулахдаа тойрч суух зай, ганцаарчлан суралцах орон зай, тайвшрах болон гих зэргийг байгуулсан байгааг та бүхэн харж байна. Учир нь аутизмтай хүүхдийн хувьд орчныг нь ойлгомжтой болгож өгөх нь маш чухал байдаг. Харин эндээс хэрэгслүүдийг зохицуулах жишээнүүдийг харж байна. Аутизмтай олон хүүхэд хит мэдрэхүүгээсээ болж зарим юмыг барих дургүй байдаг. Ийм хүүхдэд дургүй зүйлийг нь бариулахдаа уутанд хийсэн жишээ зураг дээр байна. Орчин нь тодорхой,
Хувирахгүй байвал аутизмтэй хүүхдийн сэтгэл санаа нь тайван байдаг. Тиймээс хэрэгслүүдийг ойлгомжтой, тодорхой байрлалд байрлуулах нь маш чухал. Аутизмтэй олон хүүхэд минийх, чинийх гэсэн ойлголт сул. Хувийн ба бусдын орон зай мэдрэмж муутай байдаг. Тиймээс хэл хязгаарыг тодорхой болгох нь аутизмтэй хүүхдэд маш чухал. Болно болохгүйгийн ойлголтыг илүү сайн өгөхийн тулд мөн анги доторх дүрм журмыг ойлгуулахын тулд хэл хязгаарыг тогтоож өгөх нь чухал. Багшийн компьютерт хүрч болохгүй гэдгийг амаараа болохгүй гэж хэлхийн оронд ингээд бүтээх юм бол аутизмтэй хүүхдэд илүү сайн тусгаж авахт нь тусалдаг. Мөн хийн хаан суух вэ гэдгийг шалан дээр тэмдэглэсэн байвал аутизмтэй хүүхдэд ойлгомжтой, бусдад ч саад болохооргүй байх юм. Визуал хэрэгсэл гэдэг нь хүүхэд нүдэрээ харж мэдээлэл авах боломж өгдөг хэрэгслийг хэлдэг. Амаар хэлсэн үгийг сонсголоороо хүлээж авахаасаа илүү нүдэрээ харвал аутизмтэй хүүхэд мэдээллийг илүү сайн хүлээж авч ойлгодог. Тиймээс зураг ашиглах нь аутизмтэй хүүхдийн сургалтын нэг том хэрэгсэл хэсэг болдог байна. Визуал хэрэгсэл нь маш ач холбогдолтой. Юуны өмнө дэг журам дүрмийг зургаар харуулах боломжтой болдог. Бас бусад хүүхдүүдтэй хамтарч тоглоход нь чиглүүлэг болж өгдөг. Түүнээс гадна аутизмтэй хүүхэд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, зохицуулахдаа сул байдаг учраас зургаар дамжуулан сэтгэл санааны байдлаа бусдад ойлгуулах, сэтгэлээ хэрхэн барих зэргийг суралцах боломжтой. Мөн зураг солилцох аргыг эзэмшсэн хүүхдийн харилцах боломж маш ихээр нэмэгддэг. Энэ зургаас харуул зураг дээр байгаа хүүхэд хувцас өмсөх дарааллын зургийг хараад хувцалсан байна. Нөгөө зураг дээр ямар нэгэн юм хүлээж суух болвол яаж өөрийгөө зугаацуулж төвчээртэй хүлээж болох тухай зөвлөмж гарч байна. Харин эдгээр зургуудаас харуул хүүхдийн тоглох чадварыг дэмжсэн визуал хэрэгслүүдийн жишээнүүдийг харах боломжтой байна. Нийгэмшил ба сэтгэл хөдлөлийн визуал хэрэгслүүдийн тусламжтайгаар хүүхэд орчиндөө хэрхэн зөв зохистой бие авч явахыг сурах боломжтой байдаг. Визуал хэрэгслүүд нь ялангуяа хэл яриагүй аутизмтэй хүүхдэд маш чухал байдаг. Яагаад гэвэл амаараа илэрхийлж чадахгүй байгаа хүсэл хэрэгцээгээ зургаар илэрхийлэх боломжтой болдог байна. За нийгмийн орчны тохируулга гэхээр сандал ширээг зохицуулж суулгах, бүлгүүдэд хуваах, үйл ажиллагаагаар дамжуулж нийгэмшүүлэх зэрэг орно. Харин цаг хугацааг тохируулахдаа хуваарийг нь өөрчилж болно. Эсвэл даалгавар гүйцэтгэх хугацааг уртсгах зэрэг арга хэмжээг авдаг. Цаг хугацааны тохируулга хийхдээ хүүхдэд ойлгомжтой байх үүднээс элсэн цаг, таймер зэргийг ашиглах нь зүйтэй байдаг. Хүүхдийн дуртай зүйлсийн стратеги гэдэг нь хүүхдийн дуртай хүн, дуртай эд зүйл, дуртай үйл ажиллагааг ашиглан хүүхдэд тохируулга хийхийг хэлнэ. Тэг шамруулалтыг хэрэгжүүлэхдээ ашиглах дараагийн нэг арга зүй бол үйл ажиллагааны матриц боловсруулж түүнийгээ дагаж мөрдөх юм. Үйл ажиллагааны матриц нь заах ба сурах явцыг зохион байгуулж өгдгөөрөө ач холбогдолтой. Өөр нэг том ач холбогдол нь тухайн сурагч ямар зорилтууд дээр ажиллаж байгааг бүх багш ажилтан мэдэж байх боломжтой болдог. Мөн зорилтуудыг нь үйл ажиллагаатай холбож өгдөг байна. За та бүхэн энэ хүснэгтийг сайн ажиглавал хүснэгт дээр нэг сурагчид зориулж боловсруулсан үйл ажиллагааны матрицын жишээ байна. Бүгдээрээ ажиглая. Харин энэ хүснэгтээс харах юм бол хэд хэдэн сурагчийн зорилтуудыг багтаасан үйл ажиллагааны матриц байгааг харж байна. Ингээд боловсролтыг шамруулах зарчмууд ба стратегиудын тухай энэхүү танилцуулгынхаа төгсгөлд өөрчлөлт буюу модификац, тохируулга буюу аккомодацийн тухай илүү ойлгомжтой болгохын тулд жишээнүүдийг танилцуулъя. Модификац хийх жишээнүүд гэвэл зарим хичээлийн сэдвийг алгасах, даалгаврыг хөнгөвчлөх, хугацааг богиносгох, нэмэлт тусламж үзүүлэх, хугацааг уртсгах, орчныг өөрчлөх зэрэг арга хэмжээ орно.
Харин аккомодац гэвэл хариулт өгөхөд хийх тохируулга, мэдээллийг авахад хийх тохируулга, орчинд хийх тохируулга, хуваарьт цагт хийх тохируулга зэргийг хэлж байгаа юм. Өнөөдрийн танилцуулга хичээлийг таймлахад боловсролт тэгш хамруулах гэдэг нь стратегийн асуудал эсвэл байрлуулах тухай асуудал биш. Тэгш хамруулалт бол найз нөхөд, сургуулийн хамт олон, оршин суугаа газрынхаа хүмүүсийн нэг хэсэг байхыг хэлж байгаа юм. Тэгш хамруулалтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүх хүүхдэд хүртээмжтэй, бүх хүүхэд оролцоотой, бүх хүүхэд дэмжлэгтэй байх шинж чанаруудыг нь хангах ёстой юм. Та бүхний ажилд амжилт хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Монголын аутизмын холбоо үзүүлж байна. Хүүхэд бид сургуульд ороод сургуулийн багш, ангийн найз нартайгаа хамт өдөр өдрөөр алхам алхмаар хорвоо ертөнцийн талаар олон зүйлийг мэдэж авч өсөн хөгждөг. Дараа нь том болоод бие даах чадвартай, мэрэгжилтэй ажил хийдэг аав ээжүүд болох болно. Харамсалтай нь Монголд аутизмтай хүүхдүүдийн хувьд энэ нь ихэвчлэн өөр түүхийдэг. Тэд амьдралын бүх ил хүрээнд ямар нэгэн байдлаар ялварлан гадуурхалтай нүр тулдаг. Багаасаа цэцэрлэг сургуулиас хасагдаж, үе тэнгийнхэнтэйгээ хамт сурах, тоглох, хөгжих боломжгүй болдог. Цаашид мэрэгжил эзэмших, ажил эрхлэх, хамт олон нийтийн дунд амьдрах эрх нь хасагддаг. Гэхдээ 2014 онд ээж аауд Монголын аутизмын холбоог байгуулснаас хойш аутизмтай хүүхдүүдийн дуу хоолой нийгэмд сонсогдох болжээ. Эцэг эхчүүдийн хичээл зүтгэл, уйггүй тэмцлийн хүчээр хүүхдүүд нь боловсрал тэгш хамрагдах хууль эрх зүйн орчин бүрэлдэж чадсан билээ. Монголын аутизмын холбоо хүүхдүүдийн боловсрал тэгш хамрагдах эрхийг хангахын тулд төр засаг, гадаад дотоодын байгууллагуудтай хамтран хүүхдүүдийн төлөө ажиллаж байна. Бид ерөнхий боловсролын сургуулиудад аутизмын тухай захиалгад сургалтуудыг хийж, үе тэнгийнхэнтэй хамдарсан арга хэмжээ зохион байгуулж, нийгэмд аутизмтай хүүхдүүдийг байгаагаар нь хүлээж авах чиглэсэн ажлуудыг хийж, аутизмтай хүүхдүүдийн сурах, хөгжих эрхийн тухай видео контентуудыг бэлтгэн түгээж, гадаадаас мэрэгжилтэн урьж, багш нарыг сургаж, 600 гаруй багшид тэгш хамруулалтын сургалтуудыг хүргэж, аутизмтай хүүхдийг боловсрал тэгш хамруулах тухай 1000 гарын авлагыг багш нарт зориулж боловсруулан гаргалаа. Тохируулга дэмжлэгтэйгээр боловсрал эзэмших боломжтой болсноор аутизмтай хүүхдүүд давуу талаа ашиглаж, нийгэмд хувь нэмрээ хинээс ч дутхгүй оруулж чадна гэдэгт бид итгэдэг. Аутизмтай хүүхдүүдийн тунд ирээдүйн хөгжимчин, зураач, математикч, программист, зурагчин гэд бүгд байгаа. Харин тэдний ирээдүйг гэрэлтэй болгохын төлөө таны оролцоо юу вэ гэж юу? Бага байхаас нь боловсралд тэгш хамруулж, үе тэнгийнхэн дунд нь хөгжүүлж, байгаагаар нь хүлээж аваарай. Та чадна. Таны хүүхэд аутизмтэй гэж онцлогдсон бол яах вэ? Та ганцаараа биш. Та бүхний адил олон эцэг эх байгаа. Тэд бүгд танд чадах, мэдэх бүхнээрээ туслахад бэлэн. Аутизмын хүрээний эмгэг гэж юу вэ? Аутизмын үүсэх шалтгааныг одоогоор шинжлэх ухаан олж нэгээгүй ч олон судалгаа хийгдэж байна. Өнөөдөр дэлхийн хүн амын 1% буюу 70 сая хүн аутизмын хүрээний эмгэгтэй байна. Одоогоор аутизмыг эдгэх, эмчлэх боломжгүй боловч тохирсон сургалтын аргаар сайжруулах, хөгжүүлэх боломжтой байдаг. Аутизмтэй хүүхдүүдийн зарим нь хэл ярианы хоцрогдолтой, хүмүүстэй найз болж харилцаа тогтоож чаддаггүй, мөн өөрчлөлтийг хүлээн авч шинэ орчинд дасан цогцохдоо муу байдаг. Гэхдээ аутизмтэй хүүхдүүдийн дунд ирээдүйн хөгжимчин, математикч, зураач, программист гэд бүгд байгаа. Яг л бусад хүмүүсийн адил. Аутизмын тухай тоо баримт. Аутизмын шинж тэмдгүүд 6 сартаагаас илэрч эхэлдэг ба 18 сартад нь аутизмыг онцлох боломжтой. Аутизмын оншийг дунджаар хүүхдэд 3 настайд нь тавьж байна. Аутизмтай хүмүүсийн 25-аас 30% нь хэл яриаг ашигладаггүй. Аутизмтай хүмүүсийн 40% нь оюуны чадах хэвийн буюу өндөр байдаг. Хэрвээ таны хүүхэд аутизмтай гэж онцлогдсон бол одоо яах вэ? Зөв их сурвалжаас мэдээлэл зөвлөгөө авах. Сонссон бүхэндээ бүү итэг, судлаач байх. Аутизмын гарын авлага номнуудыг уншиж судлах. Олон эцэг эх аутизмтай хүүхдэд туслахын тулд эхлээд хүүхдэд ойлгох, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та аутизмын тухай мэдээллийг хаанаас авах вэ? Монголын аутизмын холбоо төрийн бас байгууллага, аутизм судлалын хүрээлэн төрийн бас байгууллага, аутизм Монгол анд төрийн бас байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв эдгээр байгууллага руу хандан дэлгэрэнгүй мэдээлэл тусламжийг авах боломжтой. Аутизмын тухай ном, гарын авлагууд Монголын аутизмын холбооноос гаргасан
аутизмын хүрээний эмгэг, гарын авлага, бие яагаад тусардаг вэ орчуулгын бүтээл, аутизмтэй хүүхдтэй Монгол эцэг эхчүүдийн түгээмэл асуултууд, өвөрмөц 30 ертөнц, аутизмын тухай гарын авлага эдгээр бүтээлүүдтэй танилцах боломжтой байна. Хүүхэд танд аутизмтэй гэж онцлогдсон бол цаашид яах вэ? Аутизмтэй хүүхдтэй эцэг эхчүүдийг сонсож ярилцаж байгаарай. Хүүхдээ хүлээн зөвшөөрч ойлгохыг хичээгээрэй. Ингэснээр цаашид хөгжих маш том алхам болно. Хүүхдээ ажиглаж, тэмдэглэл хөтлөөрэй. Хүүхдээ дагаж тоглол, дуртай зүйлээр нь дамжуулан хөгжүүлээрэй. Аутизмтэй хүүхдтэй бусад эцэг эхчүүдээс суралцаарай. Эцэг эхчүүдийн туршлага солилцох, мэдээлэл хуваалцах дараах Facebook группүүд бий. Autism Family and Friends Mongolia, Тэнгэрлэг ээжүүд, аутизм эрүүл хооллолт, мишээх, Autism Mongolia гэр бүл. Тус группүүд нь өөр өөрсдийн гэсэн онцлогтой байгаа тул та тохирсон мэдээллүүдээ олж авахд тань туслах болно. Бидний дэргэдэх гайхамшиг радио нэвтрүүлгийг пүрэв гараг бүр 104.5 гэр бүлийн радиогоор болон Facebook хуудасаар нь дамжуулан хүлээн авч сонсох боломжтой. Аутизмыг ямар нэгэн багаж техникээр илрүүлэх боломжгүй. Зөвхөн асуулга, ажиглалтаар уншилдаг. Та хүүхдийнхээ бодит байдлыг өөрөө анзаарч зөв ойлголттой болсны дараа хэрхэн ажиллахаа мэдэхгүй байна. Хүүхдээ яаж хөгжүүлэх вэ? Манай хүүхдэд аль чадварн давмгай эсвэл сул байна вэ гэдгээ мэдхийн тулд үнэлгээ илгээж болно. Үнэлгээ гэж юу вэ? Үнэлгээ гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй эсвэл хөгжлийн хоцрогдолтой байгаа хүүхдийн чадварыг тогтоох, хүнд хөнгөний түвшнийг тогтоох зорилготой цогц хөтөлбөр юм. Аутизмын үед илэрдэг гол шинжүүд болох хэл ярианы хоцрогдол, зан авирын бэрхшээл, сурахад саад учруулагч хүчин зүйлийг тодорхойлдог. Үнэлгээг заавал хийлгүүлэх шаардлагагүй. Үнэлгээ нь таны хүүхдийн одоогийн чадварыг тодорхой хэмжээгээр гаргаж өгдөг. Үнэлгээг хаана хийдэг вэ? Аутизм судлалын хүрээлэн төрийн бас байгууллага, Autism Монгол анд төрийн бас байгууллага, Аутизм ба онцгой хүүхдүүдийн академи. Эдгээр байгууллагууд руу хандан үнэлгээ илгээх боломжтой. Зөвлөмж. Онцлогдсны дараа аутизмтэй хүүхдийн эцэг эх гэр бүлийн гишүүд сэтгэл санааны дарамтанд их ордог. Сэтгэл зүйн зөвлөгөө авч, бие биенээ сэтгэл санаагаар дэмжиж, гэр бүлийнхээ сэтгэл зүйн болон бие физиологийн эрүүл мэндийг хамгаалаарай. Хамгийн дотны хүндээ хандаж тусламж хүсээрэй. Хүүхдийн хөгжлийг цааш нь сайжруулахад гэр бүл анхныхын шат дамжлага хөдөлгүүр нь болж өгдөг. Зөв арга барил, тууштай байдал хүүхдийн хөгжих үндэс юм. Аутизмыг хүлээн зөвшөөрөе, ойлгоё, хайрлая. Монголын аутизмын холбоо.